PR буюу олон нийтийн харилцаагаар дамжуулан бараа бүтээгдэхүүн хувь хүнийг таниулан сурталчилдаг арга бол олон зуун жилийн түүхтэй. Өмнө нь би сайн би мундаг гэвэл реклам, харин тэр сайн тэр мундаг гэвэл PR юм а гэж ойлгодог байсан бол саяхнаас эхлэн агли буюу бохир шууд илэрхий аргах эрчээ аваад эхэлж гэж. Өөрөөр хэлбэл улаан дотор хувцастай эмэгтэй сармис арилгаа зогсож байгаагаас огтын ялгаа байхгүй бохир шууд илэрхий аргыг улс төрчид болоод улс төрчийн PR-чид ашиглаад эхэлсэн байна. Жишээ бол цагаан сараар улсын хурлын гишүүн Өнөр Балар хөлдөө бууд чимгэж буу зээлсээ хочтой болсон бол саяхан Сэлэн хоолны хөвөөн дээр эморж байгаа бичлэгээ сошиалор нэг баалуулсан. Цаашдвал Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ элбэг доржиг зориг агсны амийг хөнөөсөн гэв. Ингэхдээ зориг агсны эхнэр булганаас ярилцлага авч нэвтрүүлгийн дундуур данх шүглдүүлж би энэ нэвтрүүлгийн захиалагч юм аа. Би бол шүглддэг данх гэдгээ шууд утгаар илэрхийлсэн. Нэвтрүүлгийн дундуур 7 удаа данх шүглдсэн гэж бодохгүй юу? Ер нь ингэж нэвтрүүлгийн дундуур би бол шүглддэг данх гэдгээ шууд бохир аргаар илэрхийлдэг улс төрч ер нь энэ дэлхийд байдаг болов? Энэ юуны дахиав вэ? Томсгосон тойрог олонний танигдалд байхгүй болохоор ингэж байна уу? Аль эсвэл PR ерөөсөө ийм бохир шууд илэрхий болсон болохоор парламент гэдэг имийг бол нийгэм маань ч тэр улс төрчид маань ч тэр за хэвлэл мэдээллийнхэн маань ч тэр буруу ойлгоод байгаа байхгүй. Эн чинь өөрөө одоо тийм ямар ажил юм бэ гэвэл хууль тогтоогол ажил шүү дээ. А гэтэл энэ их хурлын гишүүч нөгөө засгийн газар мазар дүүрэг мөрөг өгөөл чиглэл өгөөл янз бүрийн төсөл хөтөлбөрийг одоо нөлөөлөөл ингээл явцдаг болохоор ч энэ рүү одоо хүмүүс тийм их одоо хошуурчин нөгөө талаар иргэд ч гэсэн одоо төрөөр тэтгүүлэг төрд бүхнээ даатгах энэ сэтгэлгээ одоо хүчтэй байна. Тийм учраас бол одоо тийм одоо өөрийн орон нутаг аймагч гэдэг юм уу энд одоо хөрөнгө оруулалт татах янз бүрийн асуудлуудаа шийдвүлэх ийм зорилго болчиход байгаа. А яг сонгодог утгаараа байсан бол өнөөдөр жинхэнэ одоо PR-ийн тухай одоо ярьж болно тийм ээ. Жинхэнэ PR-ийн жишээ кейсүүдийг бид нэр одоо дурдж болно. А нөгөө тээгүүр PR гэдэг маань ч гэсэн хүнийг магтах юм уу эсвэл одоо муулах ийм үйл ажиллагаа биш те. Энэ бол одоо гол нь бол үзэл бодлоо өрсөлдөөн, үзэл бодлоо илэрхийлэх те. Ийм л одоо асуудал шүү дээ. Сонгуулийн санал өгөх өдөр болоход 40 гаруй хоног, сонгуулийн сурталчилгаа эхлэхэд ердөө 20 гаруй хоног дутуу байна. Энэ хугацаанд улсын хурлын 126 гишүүний нэг болох гэж хичнээн хүн нэр дэвшиж сонгуулийн тоосонд дарагдахыг таашгүй. Улс төрчид өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаахын тулд баггүй мөнгө төлдөг. Сонгогчдынхоо санаа бодолд нөлөөлөх нь тэдний гол зорилго учраас ямар ч хамаагүй аргаар ямар ч имижээр дүрээ мөнгөлөх нь тэдний дур болсон. Өөрөөр хэлбэл улс төрийн үзэл баримтлал хууль дүрм ярахаас илүү имижээрээ өрсөлдөг болсон гэсэн үг. Жишээлбэл ардчилсан намаас нэр дэвшиж байгаа хэн бүхэн цэнхэр дээл өмсдөг болсон нь жам. Өнөө сонгуулийн золиослох, тарих угаах, жин тавих зэрэг аргууд нь 2010 оноос хойш сошиалын ачаар зүгээр нэг солиорлуулж PR цөмөрсөн гэхэд буруудахгүй. Тэгээ энэ нөгөө мажоритар тогтолцсон дэр манайхан яаж нэг үл гол тийм ээ одоо PR-ийн зорилго нь болохоор нөгөө гол өрсөлдөгч одоо нэр хүндийг унгах тийм сонгогчдод одоо итгэл энэ алдруулах нэг ийм зорилгын төлөө бол одоо ажилдаг. Тэгээ энэ нь бол одоо өөрөө тэгээд бидний ярьдгаар хар PR гэх тэгээд тэр нь бол одоо бас яг ингээд сонгуул төгөхөөр одоо их илүү тийм ээ эрчтэй болдог. Тэгээ яагаад гэвэл нөгөө сонгуулаас өмнө тэр имийг одоо баллуурдах тийм ээ хариу өгөх энэ хугацаа боломжийг одоо хязгаарлагдсан үед гэх юм уу да. Энэ үед бол их эрчимжтэй тийм зүйл байна л да. PR гэдэг маань бол одоо өөрөө тэр хүнд танигдахаасаа илүүтэйгээр тэр асуудлыг гаргаж тавиа. Тэгээд тэрэндээ одоо ийм шийдэл байна гэдгээрээ өрсөлддөг нэг ийм л одоо ажил байх ёстой юм. Гэтэл энэ маань бол одоо ингээд өөр зүйл бол ингээд явчихж байна л да. Тэгээ энэ нь бол одоо энэ цөмөрнө гэдэг мэдээж одоо энэ чинь бол одоо хит аливаа зүйл чи хитийтгэхээрээ тий утгаа алдна. Нөгөө тээгүүр яг одоо их хурлын гишүүн гэдэг маань өөрөө яг юу хийх гэж байгаа хүн юм бэ гэдэг зүйлээс их алсарч байгаа байхгүй. Их хурлын гишүүн гэдэг чинь эцсийн дүндээ хууль санаачилж тийм ээ тэгээд баталдаг ийм л ажилтаа хүн шүү дээ. Тэгтэл одоо тэр нь мартагдаад их хурлын гишүүн гэхлээр одоо нэг л тийм том
албан тушаал ч гэдэг юм уу, эрх мэдэл ч гэдэг юм уу те. Нэг ийм юм руу одоо их орж байгаа нь өөрөө манай те улс төрийн хүрээний хэмигнэл одоо болчиход л байна л да. Аль ч нам ямар ч хүн сонгуульд ялахын тулд өрсөлдөгчөө харлуулах нь ингээл үзэгдэл. Ялангуяа хар PR-ыг монголчууд хамгийн их ашигладаг гэд. Жишээ бол 2009 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд E2 элбэгд орчтой өрсөлдсөн. За энэ үеэрээ элбэгд орчийг хятад гэж сүрэг нэвтрүүлэг гаргаж сонгуулийн сурталчилгаа хаагдахаас ердөө 10 хоногийн өмнө телевизүүдээр цацсан байдаг. Харин үнийг элбэгд орж овжоо ашиглаж, ээждээ уйлж гүүж очиж аавынхаа гарал үүслийг батлуулаад хар PR-ыг хар PR-аар дарж ерөнхийлөгч болж чадсан. Харин 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мэ Гомбын инх болдыг мөн л хятад гэсэн сүрэг сурталчилгааг Хэро Баатар удирдан зохион байгуулж Монгол адуу төрүүлнэ гэсэн суртал ухуулга гаргаж Батулгын Монгол яламчууд дийлсэн. Өмнө нь осор жамаа тэргүүтэй хүмүүсийг хараад бид нар гайхдаг байсан бол одоо нүцгэн сармис арилгаа зогсож байгаа. Эсвэл салалтаараа маркетинг хийж, согтуу лайв хийж байгаа цензургүй, хөл толгойн олдгоо байсан PR олширсан ийм үед улс төрчид хүртэл утга уянгийн PR-аасаа залхаж зөвхөн хандлтын төлөө юм хийдэг болчихж. Яагаад ингэж олонний анхаарал татаж байна вэ гэхээр хийсэн ажилгүй, хилдэг үггүй болсон болохоор зөвхөн муугаар чамаагүй олонний нүдэнд харагдчих ах нь тэдний гол зорилго болсон учраас тэр. Ийм зүйл сонгогчид харин яаж хандах нь тун сонин. Үүний үр дүнд бид 40 гаруй хоногийн дараа буюу 6 сарын 29-нд үзэв.